Бэлтгэн үзэгч та бүхний амрыг ирээ Сүлтаны дэрэгдээс нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бомбын сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдсэн Хилийн Алтан булаг автозамын бомбын өргөтгөл бүтээн байгуулалтын ажил болон Хилийн Сүхбаатар төмөр замын бомбын алба үйл ажиллагааг сурвалжлан үзүүлэх болно. Үзэгч та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Монгол улсын Баатар Жаданбын нэхэтийн нэрэмжит Хилийн зэргийн техник 101-р анги нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улсын хилээр нэвтэрж байгаа зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Хилийн бомбын аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. За манай отрядын хариуцсан хэсэгт олон улсын зэрэглэлтэй байнгын ажиллагаатай Хилийн Алтан булаг автозамын Сүхбаатар төмөр замын гэсэн бомбууд байрлаж 24 цагаар байнгын ажиллагаатайгаар үйл ажиллагааг явуулж зохион байгуулж байна. Хилийн Алтан булаг бомбт нь бүгд найрамдах Монгол Ард улсын дотоодын хамгаалалт газрын даргын 1933 оны 1-р сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалаар Сэлэнг аймгийн Алтан булаг суманд Алтан булаг байцаа өнгөрүүлэх пост нэртэйгээр анх байгуулагдсан. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимж шилжсэн олон улсын зэрэглэлтэй байнгын ажиллагаатай автозамын бомб байгаа. Хилийн Алтан булаг автозамын бомбын өргөтгөлийн ажил 2022 оны 3 дугаар сард эхэлсэнтэй холбоотойгоор тус бомбын алба хаагчид чөлөөт бүсийн байранд зориултын бус объектод төр гормоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин энэ оны 8 дугаар сард тус бомбын өргөтгөл шинжиллийн ажил дуусч ашиглалтанд орсноор зорчигч шалган нэвтрүүлэх шинэ цогцлбороор зорчигчдыг нэвтрүүлж эхэлжээ. Манай бомбт 2022 оны 3 дугаар сараас 2 газар төр гормоор үйл ажиллагаа явуулж байсан. За Алтан булаг худалдааны чөлөөтсөн байр. За мөн 23 оны 12 сарын 28-ны өдрөөс за энэ Алтан булаг бомбын ачааны хэсэг төрүүлж ашиглалтанд орсон. Тэнд төр гормоор үйл ажиллагаа явуулж байгаад сая 8 дугаар сарын 10-ны өдрөөс зорчигчийн хэсгийн өргөтгөл шинжилгээ ажил дуусч улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж эхэлсэн. Төр гормоор үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлүүд бол нэлээдгүй байсан. За зориултын бус шалган нэвтрүүлэх цогцлборын байргүй. За бомбын зам талбай хүрэлцээ муутай учраас нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй байсан. За зорчигчийн хэсэг ашиглалтанд орсноор бол эдгээр хүндрэл бэрхшээлүүд бүгд арилж байгаа. Зориултын шалган нэвтрүүлэх цогцлборын байранда үйл ажиллагаа явуулж байна. За мөн Хилийн хэлтийн байгууллагуудын ажилтны маань ажиллах ая тогтоо орчин нөхцөл бүрдэж байгаа. За Хилийн Алтан булаг бомбоос бэлтгэн өргөж байгаа Сүлтаны дэрэгдээс нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За яг би өнөөдрийн ээлжийн дарга Ахмад Алтан чулуунтай ярилцахад бэлэн болсон байна. За өдрийн мэнд хүргэе. Ажлын ачаал их байна уу? За яг та бүдий харж байгаа ачаал ерөнхийдөө сүүлийн 10 хоног 14 хоног ихссэн байна. За ягаад гэвэл 9 сарын 1 буюу хичээл орж байгаатай холбоотойгоор хөрш орны хягт болон Оросын улбаны улсын улаан үдээс Улаанбаатарт анхныг зорж хичээлийн бэлтгэл хийх зорилготой Оросын улбаны улсын иргэд болон ураад иргэд олноор орж ирдэг. Яг тэр үеийн таарчаад байна. Мөн улсын хилийн гарах чиглэлд Оросын улбаны улс суралцдаг. Монгол улсын оюутнууд ихээр явдаг. Яг бас тэр үеийн таарчаад ер нь ачаал их байна шүү. Тэр ер нь бол бомбд таныг анх ирэхэд ямар байсан? Одоо ажиллах орчин нөхцөл, та бүхний амьдрах ажиллах орчин нөхцөл яаж өөрчлөгдсөн бэ? Мэдээд сайжирсан. За анх 12 онд ирж байхад бомбноор хуучин бомбын барилга маань байсан. Мэдээж нэвтрүүлэх чадвар нь ч одоогийн байгаа бол муу. За одоо бол нэвтрүүлэх чадвар нь маш сайжирсан. Жишээл ачаа тээврийнхээс тусдаа авдаг болсон байгаа. За гадаа байгаа терминалуудаа нэмсэн байгаа бас. Тийм учраас нэвтрүүлэх чадвар нэлээд нэмэгдсэн. Одоо танаа ээлжний хувьд орох гарах чиглэлдээ өнөөдөр ихэд хичнээн шалгагч үүрэг гүйцэтгэж байна. Тэгээ өдөрт ер нь нэг шалгагч хичнээн иргэдийг улсын хилээр нэвтрүүлдэг байна. Ер нь Алтан булгийн бомбоор 24 цагийн хугацаанд
600-аас 800 тээврийн хэрэгсэл 2500-аас 3000 зорчигчийг нэвтрүүлж байна. За нэг шалгагч нэг дунджаар 350-аас 400 зорчигчийг шалгамжруулж байна. За дээр нь бас та бүхэн харж байгаачлан манай цахим гарц байна. Цахим гарц маань сая 8 сарын 10-нд туршилтын журмаар бид нэр ашиглаж эхэлж байгаа. Тэр одоогоор 1000 гаруй зорчигчийг нэвтрүүлчихэд байна. За цахим гарцаар нэвтрэхийн тулд иргэд маань энэ QR кодыг эхлээд уншуулах хэрэгтэй. Тийм. Цахим гарцаар нэвтэрж байгаа цахим гадаад паспорт бүхий Монгол Улсын иргэд маань мэдээж утсан дээрээ дээрх QR кодыг уншуулж байгаа. QR кодыг уншуулад за хэлийн цахим гарцныг бүртгэл гэж юм засгааж ирж байгаа. Энийг асуултын дагуу бүгсний дараа хүсэлт хийлгэн. Хүсэлт хийлгээсний дараа та цахим гарцаар шалгуулна гэсэн мэдээлэл нь ирэх юм. За тэгээд цахим гарцаар сонгоод орох юм. Энэ QR кодыг уншуулснаар энэ дээр өөрөө нэгдүгээрт бомб гарч ийн аль бомб алтан булаг бомб, замын үд бомб сонголтоос алтан булаг бомбыг сонгох нь байна. Мөн улсын хилийн гарахад орох чиглэлийг сонгох нь байна. Паспортын дугаар, паспортын төрөл, за дээр нь машины улсын дугаарыг оруулж байна. За тэгээд илгээх товчонд дарснаар цахим гарц руу очих эрх нээгдэнэ. За энд оруулсан мэдээлэл маань цахим гарцаар шалгуулсны дараа та цаана баримт тулд гарч ирнэ. Энэ баримт нь өөрөө энэ бол штамп гэсэн үг шүү дээ. Улсын хилээр төрсэн штамп гэсэн үг. Тэр баримтан дээр тухайн тэдэн сан тэдний өдөр тэр чиглэл тэр бомбоор нэвтэрсэн гэдэг баримт нь гарч ирэх юм байна. Зорчигч таач гэсэн цахим гадаад паспорттай бол e-gate буюу цахим гарцаар 15-аас 20 секундын дотор улсын хилээр нэвтрэх боломжтой юм а. Мөн тус бомбтод зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг ашиглалтанд орсноороо улс хоорондын ачаа тээвэр болон зорчигч тээвэр тусдаа зохион байгуулагдах болсноороо онцлогтой. Өмнө нь бол жолоочийн улсын хилээр нэвтрэж байгаа жолоочийн бичиг баримтын шалгалтыг зорчигчтой нэгэн адил заалаар оруулж шалгалтын кабин дээр шалгадаг байсан бол энэ зорчигчийн хэсэг ашиглалтанд орсноор жолоочийн шалгалтыг орох гарах чиглэлд 4 кабинд тусдаа зохион байгуулж байгаараа онцлогтой байна. Намайг Атар сайхны одон чимэг гэдэг би хил хамгаалах байгууллагт 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэ онд манай автозамын бомб маань шинжилэлт хийгснээрээ жолоочийг гадна шалгадаг болсон. Жолооч ингэж гадна шалгагдсанараа бол зорчигч дотроо шалгагдаж дуусаад гарч ирэхэд машинаа бэлэн болгоод жолооч байрлалаа эзлээд бэлэн болсон байна. Ингэснээрээ улсын хилээр турган шуурхай нэвтрэх боломжтой болсон. За алтан булаг бомбтод хэлийн хэлтийн байгууллагууд ээлжийн системээр 12 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэдэг. За ээлж хүлээлцэх үйл ажиллагааг бол хэлийн нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр хэлийн хэлтийн байгууллагууд байрал дээр нь зохион байгуулдаг. За одоо ингээ оройн 21 цаг болж байна. Бид нэр сая штамп аваад дараагаасаа үүргээ аваад гарч ирлээ. Одоо ингээ манай бомбтын онцлог гэх юм бол 24 цагийн үйл ажиллагаатай. Одоо бид нэр оройн үүргээ аваад гарч ирснийхаа дараа одоо ингээ 12 цаг тасралтгүй яг ингээ үүрэг гүйцэтгэн. Би өнөөдөр орой ингээ зорчигчийн баримт шалгах мананы орох тал дээр гарч байгаа. Шөнийн онцлог гэх юм бол ерөнхийдөө орох чиглэлдээ гадаад улсын иргэд ер нь хөвчлэн явдаг. Өнөөдрийн хойшоо гарсан Монгол улсын иргэд болохоор буцаж бас орж ирнэ. Шөнө бол тасралтгүй хөдөлгөөн үргэлжилж байдаг. Тэгээ өглөө бид нэр бас яг ингээд өглөө 08 цагт үүргээ буулгаад тэгээд үүрэг маань ингээд өглөөгөр ерөнхийдөө дуусна гэсэн. Бомбтын ингээд шинэ өргөтгөл нэгдээд яг бид нэр ингээд яг энэ байрандаа ороод үйл ажиллагаа явуулах нөхцөлд бол бас илүү одоо нэг хүмүүстэй зорчигчдын харилцах хандлага ч гэсэндээ бас ингээд илүү өөрчлөгдсөн. Улсын хилээр явж байгаа хүмүүс ингээ бас баяр баясгалантай яа гадаад явж байгаа юм шиг явж ийн гэж орж ирж байгаа. Тэр нь бас илүү гоё даваа талтай. Улсын хилээр автомашинтайгаа гарахад ямар материал бүрдүүлэх вэ? Хэлийн алтан булаг хяагт бомбтоор анх удаа автомашинаар гарах тохиолдолд тээврийн хэрэгсэл өөрийн нэр дээр бол татвар даатгал төлсөн байх. Онцлогонд хамрагдсан байх. Моторын багтаамжийг үйлдвэрээс заасан хэмжээгээр бичсэн байх. Хэрв тээврийн хэрэгсэл байгууллага, банк ус санхүүгийн байгууллага эсвэл өөр хүний нэр дээр бол
тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр гаргаж орчин холбооны улсад жолоодох хэрэгтэй гэсэн утга агуулга бүхий итгэмжлэл хийж орч хэл рүү орчуулсан байх шаардлагатай. 18 нас хүрээгүй хүүхэд хилээр гарахад ямар материал бүрдүүлэх вэ? Эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих үед тухайн хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн натриатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, эцэг эхийн баримт бичиг, хүүхдийн төрсний гэрчлэгээний хуулбарыг хавсаргах хэрэгтэй. Улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхийн тулд хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоо чухал үүрэгтэй бөгөөд байгууллага бүр хуулиар хүлээсэн чигүүргийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулдаг байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Алтан булаг авто замын боомт маань 2025 оны 8 сараас эхлэн шинэ зохицолборт одоо үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Шинэ зохицолборын үйл ажиллагаа орчноос хойш одоо нийт албан агчдын ая тухтай орчин нөхцөл бүрдэж мөн одоо хил хамгаалах байгууллага болон гайлын байгууллага, гадаадын иргэн харьяатын байгууллагуудын хамтын одоо ажиллах уялдаа холбоо маш сайн сайжирсан, нийт Монгол улсын хилээр зорчих гадаадын иргэдэд одоо маш ая тухтай таатай орчин бүрдсэн. Монгол улсын одоо хил гэдэг бол тухайн улс орны одоо гол нүүр царай байдаг. Тэгэхээр одоо нийт одоо гадаадын иргэдийн одоо ирж байгаа сэтгэл одоо бидэртээ одоо яг харилцаа тэрнээс эхлээд л одоо эхэлж эхэлдэг. Тийм учраас бид нараас нэг ая тухтай таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бидний хувьд бол одоо маш их одоо сайхан байна. Алтан булаг авто замын шалган нэвтрүүлэх цогцлбор дахь гайлын хяналтын бүс нь 2013 оноос 24 цагийн үйл ажиллагаатай болсон бөгөөд 2025 оны 8 дугаар сараас энэхүү цогцлборыг өргөтгөл шинээр хийгдснээр ерөнхийдийн тоног төхөөрөмжийг зорчигчийн хяналтын ерөнхийдийн тоног төхөөрөмжийг шинжилэн тавьсан байгаа. Ингэснээр гайлын хилээр нэвтрэх одоо хоригдсан болон хязгаарсан барааны эргэлтэд хяналт тавих одоо хүчин чадал сайжирсан. Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирснаас гадна хилээр нэвтэрч буй иргэдэд ч тав тухайг мэдрүүлж буй тухай иргэд сэтгэлдээ илэрхийлж байна. Я пересекаю границу достаточно много с 2000. Миний хувьд 2017 оноос хойш жилдээ хэд удаа хилээр гарч байгаа. Монгол руу ирэх бүртээ яаж хөгжиж байгаа, яаж өөрчлөгдөж байгааг нь харж байна. Энэ удаа боомт шинжлэгснээс хойш анх удаа явж байна. Маш том талбайтай, зэвэрхэн, олон штамп дардаг шалгагчтай болсон учраас маш хурдан шуурхавлаа. Вот это здание я первый раз. За ер нь бол сэтгэл одоо бүр үнэхээр одоо бүр үгээр хэлж өсгөр бичмээр гоё байна. За би ерөөдөө ботоод байсан ч юм бол одоо отоогоос бараг 10-аад жилийн өмнө Алтан булаг бомтоор нэвтэрч ирсэн байна. Тэгээд нөгөө дараанаас нь ковид энтер гэдэг ер нь бол бас хүмүүс багассан шүү дээ. Гэтэл одоо би хараад таньсангүй. Би одоо бүр гадаад улсад яваад байна уу, Монголдо байна уу гэдгээ бүр нүдэндээ ч итгэсэнгөө. Үнэхээр гайхамшигтай гоё болсон байна. Би өөрөө бас Орсын оюутан байхгүй юу? Одоо 20 жилийн өмнө Орсын албаны улс орчлаа. Гэтэл өнөөдөр охин минь 18 нас хүрээд за бас миний одоо тухайн үедээ мөрөөж исэн сургууль минь явж байгаад одоо би охиноо хүргэж өгч байгаа. Тэгээд ингэ туйлын баяртай байна. Нэвтрүүлгийн энэ хэсэгт 1938 онд Бүгд найрамдах Монгол Улс улсын дотоод явдлын яамны тушаалаар байгуулагдсан Хилийн Сүхбаатар төмөр замын боомтын талаар үзүүлэх болно. Тус боомтын үйл ажиллагааг товчхон тайлбарлавал олон улсын галт тэрэгний зорчигчдыг шалгаж улсын хилээр нэвтрүүлдэг байна. Хилийн Сүхбаатар боомт нь 1949 оны 11 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар наав шигчгэл 402 км өргөн зэргийн төмөр зам ашиглалтанд орсноор анх байгуулагдсан. Тус боомтоор 7 хоногт олон улсын зорчигчийн 4 галт тэрэг зорчдог бөгөөд дунджаар 10-аас 12 галт тэрэг 280-аас 300 зорчигчийг шалган нэвтрүүлдэг. Тэргээс ном, хог за өнгөрсөн өдрийн хугацаанд Хилийн боомтой аюулгүйд шалган нэвтрүүлэх албанд гарсан зүйлгүй. За ахлагтараас нэмэлтээр өгсөн үүрэг даалгавар байхгүй байна. Олон улсын суудлын 306 дугаар галт тэрэг 11 вагон 248 зорчигчтой гэдэг мэдээ өгсөн. Ном, хог Монгол улсын дамжуулалт тул томилох болно. Баруун эрг
Монгол улсын хилэн бол тушаал биелүүлгээр алхаад марш. Тус бомтын шалгагчид энэ оны 5 дугаар сараас эхлэн зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлэх зөөврийн төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон байна. Хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлэх албыг боловсронгуй болгох зорилгоор 2024 оноос шалгагчийн одоо энэ зөөврийн төхөөрөмжийг оруулж ирсэн байгаа. Тэгээд туршлын журмаар ашиглаж агаад албан ёсоор 2025 оны 5 сараас эхлэн албанд нэвтрүүлсэн байгаа. За энэ төхөөрөмж нь болохоор давуу тал нь бол мэдээж олон байгаа. Анх бол бид нар галт хэрэгэнд ороод зорчигчийн паспортыг одоо хурааж авч орж ирээд одоо энэ шалгалтын танхимдаа бол шалгалтаа явуулдаг байсан. Тэнд бол учир дутагдал бол зөндөө гардаг байсан. Одоо шалгагчаас зорчигчоос одоо нөгөө лавлаж асуух юм байх юм бол нэг бол зорчигчоо буулгаж ирдэг. Эсвэл бид нар өөртөө очиж ингэж нөгөө асуух шаардлага гардаг. Энэ төхөөрөмжийг авснаар бид нар галт хэрэгэндээ ороод нөгөө хүн нэг варыг тухайн яг момент нь одоо нөгөө шалгах боломжтой болсон гэсэн үг. Одоо тухайн хүний давцахгүй өгөгдөл зураг одоо бусад мэдээллийг бол авахд илүү хэлбэр болсон байна. Амрыг ирээ Монгол хэлний манай паспорт үзүүлнэ. Давайте паспорт, пожалуйста. Встаньте, пожалуйста. А сколько дней она работает? День. Сколько дней будут, да? Да. 14. Сайхан байна манай Монголын хэл энэ шалгалт энэ төр нь бол их сайхан болсон ба шүү дээ тий. Би урд нь бүр олон жилийн өмнө Оросд 10 жил сурсан хүн бидгийг. Тэгэл ингээд энэ наавшиг дээр ирээд ингээд явхад паспорт аваад буучгаал тэгэл өчнөө цагаар үлээж паспорт орж ирдэг гэсэн. Тэгсэн чинь сая явалтаар ингээд амралтаараа явж хахад ингээд шууд өрөөнд нь купенд нэрээд паспортын ингээд хэдхэн минутын дотор шалгаад ингээд хийгээд өгүүлж явуулсан. Тэгэхэд Оросын хэл дээр бол яг бах байдгаараа л хуучнараа нөгөө авч яваал өчнөө цаг үлээж бүр явахын өмнө тэгээд өгөхөд одоо халуун бөхчмөнтэй бас явж байгаа зарчигчдад маш хүндрэлтэй байдаг байхгүй юу. Тэг их сайхан болсон байна да. За хэлийн бомтуудын барилга байгууламж шинжлэгдэж өргөтгөл шинжилэл хийгдснээр улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадал маань 3-аас 4 дахин нэмэгдэх тооцоол гарч байгаа. Мөн одоо хэлийн хяналтын байгууллагын алба хаагчид маань олон улсын жишгт нийцсэн одоо ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаад хэлчихэд бид талархалтай хандаж байна. Хил хамгаалах байгууллага болон гадаадын иргэн харьяалтын газрын одоо албан хаагчид мөн гайлын одоо нийт албан хаагчдаа одоо цаашдын ажилтнад нь өндөр амжилт хүсье. За одоо хил хамгаалах байгууллагын удирдлага болон одоо бомтын зөвлөлттэй бомтын зөвлөлийн гишүүдтэй одоо бас хилэн цэргийн техник зүүн 1-р ангийнхаа одоо хамт олонны шалгагч нарын ялангуяа тий хамт олонныхоо өмнөөс одоо баярлаа гэж хэлье. Ийм гоё орчинд тий улсын хил хамгаалахад үүрэг гүйцэтгэн гэдэг бол бас нэр төрийн хэрэг. Бас ийм гоё байгууламж дотор үүрэг гүйцэтгэн гэдэг бас нэг нэр төрийн хэрэг гэж бодож байна. Тэгээ тийм учраас баярлаа гэж хэлье. Монгол улсын засгийн газраас шин сэргэлтийн бодлогод тусгагдсан бомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хэлийн бомтуудын өргөтгөл бүтээн байгуулалтын ажил хийгдэж, байр объект, техник тоног төхөөрөмжүүд сайжирч, улсын хамгаалтын нэгтрэл нэмэгдэж байна. Цаашид ч их орны 408 захист оршин буй хэлийн бомтуудын хөгжил дэвшил илүү тодор гэрэлтэх үзье. Монгол улсын хэлийн Алтан булаг автозамын бомт Сүхбаатар төмөр замын бомтын тухай бэлтгэсэн Сүлд орон дэргэдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.